За бүдгийн ордоноос гарсан нэгдсэн дүгнэлт эрхэм ордон дарга төлөөлөгчдөө Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хордох Монгол Ардын намын бүдгийн ээлжид 11-р хуралдаа 2018 оны 12 сарын 14-ний өдөр тус дүүргийн нөтийн удирдлагын ордны хурдын орооны хурдын танхимд болж Баянгол дүүргийн 2019 оны төсвийн төслийг хэрэгжлээ. Улсын хурд болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурдын санхүү төсвийн талаар баримтлах бодлого, үндсэн зорилт болон төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хууль, орон нутгийн төсвийн харилцан эвлэл байдлыг зарчмыг үндэслэн Баянгол дүүргийн 2019 оны төсвийн төсөлд дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд 1. Орон нутгийн төсвийн орлого 1.1. Орон нутгийн төсвийн орлогыг 7,916 сая 848 мянган төгрөгөөр буюу 27.4%-аар нэмэгдүүлэхээр тусгаж орон нутгийн төсвийн орлогыг 88.3%-ийг татврын орлогоор бүрдүүлэхээр төсөвлөсөн нь хэд өндөр буюу иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад татврын дарамт ихээхэн учруулах үндэслэлтэй байна. Тухайлбал хүү торгуудын орлого өндөр дүн байгаа нь дүүргийн иргэд аж ахуйн нэгж хуулийн этгээдийг төрийн бодлогоор дэмжин туслах бус харин аль болох төрийн хуулиар дадаагдсан торгууд шийдвэр тавьж орлого бүрдүүлэхээр байна. 1.2. Төсвийн орлогыг 11.7%-ийг татврын бус орлогоор бүрдүүлэхээр төсөвлөсөн нь хэд бага бөгөөд орон нутгийн өмчийн ашиглалт түр ашгийг үр дүнгүй болгосон тооцоолол болжээ. Тухайлбал орон нутгийн өмчид улсын төсвийн үйлдвэрийн газрууд буюу усан спорт сургуулийн төв, хүүхэд залуучуудын соёлын төв, Баянгол хүүхдийн зурстан, Баянгол агропарк зэрэг байгууллагуудаас орлогыг хэд багаар төсөвлөлд тусгажээ. 2. Орон нутгийн төсвийн зардлага 2.1. 2019 оны төсвийн зардлын хувьд хэд үрдэн тооцоо судалгаагүй төсвийн тухай хуулийн зарчмыг зөрчсөн задаргаагүй бөөн дүнгээр зардлыг тусгаж хавсралтаар мөн тодорхойг байна. Тухайлбал хөрөнгө оруулалтын төсвд арга хэмжээний жигсаалтын 34-т дүүрэг хорооны тогтчид бүтээн байгуулалт 2 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн боловч задаргаагүй байна. Төсөвт нийт 7 ширхэг автомашин авахар тусалдаад байна. Өнөөдөр дүүргийн ажлыг амжуулж байгаа автомашинууд эдгээр хугацаа дуусаагүй, аалтагдаагүй дүүргийн хэрэгцээг хангаж ажиллаж байгаа. Гэтэл 359 сая төгрөгөөр автомашин авахар төсөвлөсөн байна. Энэ нь төвчж болох зардал гэж бид үзэж байна. 2019 оны төсвийн төслийн Б буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний жагсаалтад засаг даргын тамирын газрын сервер өрөөний тогтчлтын ажил 71.1 сая төгрөг. 11-т засаг даргын тамирын газрын серверийн торгон хөрөнгөнд 45 сая гэсэн давсууд гаргаад байна. 12-т засаг даргын тамирын газрын албан хэрэгцээг компьютер торгон хөрөнгө 80 сая төгрөг бас давцж байна. Төр захиргааны 2-р байрны хурдын танхимд 20 сая төгрөгөөр хяналтын камер, тэрийн торгон хөрөнгө шинжлэх хийн гэж давцтай байна. Жигсаалтын 37-д зураг төслийн ажил 500 сая гэж тусгагдсан байна. Гэтэл 2018-аас 2019 онд амжиг хэрэгжих зураг төслийн ажлуудад 22 сая гэж тусгасан байна. Энэ нь мөн 500 сая төгрөгийн төсөвт багтах ёстой гэж бид үзэж байна. Төсвийн төслийн Б буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтын 1-6-д хороодын цогцлог байрны их засвар, дээврийн их засвар зэрэгт нийт 472.5 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Зарим хороодын барилгууд 2017-оос 2016 онд ашиглалтанд орсон их засвар хийх шаардлагагүй юм. Энэ нь Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын стандарт нормчлал төсвийн үнэлгээнээс хэд авсан өндөр төсөвтөө тооцоололт муутай төсөв тавьсан байна гэж бид үзэж байна. 3. Төсөв батлах тухай тогтоолын төслийн 11 орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтын 34 хэсэг заасан дүүрэг хорооны тогтчид бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил төсөл арга хэмжээний задаргааг төсвийн захирагчийн хүрээнд боловсруулан иргэдийн урдын тэргүүлэгчдэд танилцуулж батлах гэсэн нь төсвийн тухай хуулийн үндсэн зарчим, төсвийн эвлэл байдлын тухай хуулийн зарчим, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхт хардсан заалт болжээ. Ийм Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлэг Баянгол дүүргийн 2019 оны төсвийн төслийг бодит бус хураангуй хэд өргөн тооцоолох муу хангалтгүй төсөв байна гэж дүгнэж байна. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлэг